Эм бүг толилуулж байна. Хариу үйлдэхгүй дадал. Өөрийгөө ажиглах ухаанд суралцах нь. Зохиогч Кусанаги Рюшун. Орчуулсан Томьёо Бодё. Өгүүлэгч Баатар Жавын Дархан Сүх. Эхлэл. Бүхий л сэтгэлийн зовлон арилгах хялбархан шийдэл бий. Амьд явхад юу эсийг үзнэ гэхэв? Амьдрал амаргүй юм а гэж шүүр салдах үе ганц хоёроор тогтохгүй л болов. Гэлээч тэр мэд өдөр тутмын асуудлыг эвтэхнэр даван туулах арга гэж бий. Яг үнэндээ бүхий л зовлон ердөө цор ганц зүйлээс ихтэй байдаг. Түүнийг л анзаараад авбал зөв ухаарлаар ямар ч сэтгэлийн зовлонгоос салах бүрэн боломжтой. Энэ номоор танд хүргэхийг зорж буй хамгийн гол мессеж энд буй. Ерөөсөө бид бүхний өдөр тутамдаа тээж явдаг сэтгэлийн зовлон гэж ямархуу зүйлс байдаг вүлээ? Аахар шахар асуудлуудаа түүртээд амс хийж чадахгүй. Одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй, ирээдүйдээ санаа зовниж байна. Таагүй явдал, азгүй тохиолдол бүтлгүүтлүүд давхцаад сэтгэлээр унлаа. Гэрийнхэн эсвэл ажлын хамт олонтойгоо ааш цаан таарахгүй, хүн хоорондын харилцааны стресстэй. Ингээд жагсаагаад харвал аль нь ч бие даан шийдэх аргагүй цаг хугацаа шаардсан асуудал гэж санагдаж ч болох. Гэвч үнэн хэрэгтээ яг ч тийм байх албагүй юм. Учир нь энэ мэт асуудлууд бүгд сэтгэлийн хариу үйлдэлээс ихтэй байдаг. Сэтгэлийн хариу үйлдэл гэдэг үгийг сонсоод юу илээ гэж гайхах хүн магадгүй олон байх. Үнэн дээр бидний өдөр тутмын амьдралыг бүхэлд нь сэтгэлийн хариу үйлдэл бүтээж байдаг гэд хэлчихсэн ч тэгтэл хэтрүүлсэн болохгүй мэт. Жишээ нь өглөө ажилдаа явахдаа бас л нэл түгжрэл байх шив гэж цухалдана. Энэ бол сэтгэлээ бухимдуулах хариу үйлдэл. Танихгүй хүний үгэнд дүрсхийн. Энэ бол уураа буцалгах хариу үйлдэл. Чухал мөчөд бүтлгүүтвэл яана гэд санаандаа урдчлаад буугаад өгчгөн. Энэ бол айдас төгшүүр өдөх хариу үйлдэл. Хүнтэй уулзахдаа ч, ажиллаа хийхдээ ч, гадуур алхахдаа ч хүний сэтгэл байнга хариу үйлдэж явдаг. Тэр мэдчлэн өдөр тутмын уурд сухал, сэтгэл гутрал, ирээдүйд хандсан айдас, дарамт, бүтлгүүтчглээ гэсэн гашуун хариуцлууд хөвөрнө. Нэг ёсондоо зовлонгийн ихэнд гарцаагүй сэтгэлийн хариу үйлдэл байдаг учиртай. Сэтгэл өөрийн ирэхгүй нэг тийшээ хөдөлж орхих. Чухам энэ л зовлонг төрүүлдэг цорын ганц тэр шалтгаан болоо. Тийм бол бүхий л зовлонг уг үндсээр нь шийдэх боломж ч бодиттой болж ирнэ. Яаж вэ гэвээс дими хариу үйлдэхгүй байх. Төсөөлөд үзэгтэн дими хариу үйлдэхэ болвол амьдрал ямар амар болно гэж санана. Самуурахгүй, сэтгэлээр унахгүй, уурлаж дүрлцэхгүй, дарамт мэдрэхгүй, олны өмнө сандарч твдэхгүй, өнгөрснийг сөхөж хариуцахгүй, ирээдүйд санаа зовнихгүй. Шухмал амьдралын аврал гэмээр сонсогдож байгаа биз? Сэтгэлийн ачаа хөнгөрнө. Тэр хэрээр магад аз жаргалдаж дөхнө. Эндүү ойлгогдож магадгүй ч хариу үйлдэл хийхгүй гэдэг нь хүчээр твчих ч юм уу, үл тоох эсвэл эс оошохын нэр биш. Зовлонг хий дими үржүүлдэг дими хариу үйлдлийг анханасаа үйлдэхгүй байхыг л хэлж буй. Уур, санаа зовнил, биечтэй гэсэн бараан бодол төрхөл юм бол шалавхан орхиж сэтгэлээ засаад явах. Өдийг хүртэл та илүүц хариу үйлдэл хийснээсээ болж хичнээн их бүтлгүүтэж сэтгэлийн зовлон өөрч ирсэн бол өнөөдрөөс эхлээд хэрэггүй хариу үйлдэл хийхгүй амьдрахыг зорж үзвэл ямар вэ? Энэхүү хариу үйлдэхгүй дадлыг зааж өгөх хүн бол эртний энэтхэгийн гэгэрсэн хүн буюу Буддаа юм. Буддагийн анхдагч сургаалууд тэр чигээрээ сэтгэлийн хариу үйлдлийг зогсоосноор бүхий л зовлон шаналлаас мулдрах аргыг номлосон байдаг. Түүний сургаалын агуулгыг хоёр хэсэгт ерөнхийлөн хувааж болно. Нэгт сэтгэлээ ажиглах, хоёрт ухаалгаар тунгаан бодох. Сэтгэлээ ажиглах гэдэг нь бидний мэдих бясалгал. Сүүлийн үед олонтоо сонсогдох болсон mindfulness эсвэл vipassana бясалгал зэргийг хэлж буй. Сэтгэлийн хариу үйлдэл сэтгэлийн аяс байдлыг сайтар ажиглаад л байвал өөмж шуугж байсан сэтгэл нам гүн болдог. Сэтгэлийг ажиглах нь стресс тайлах, сэтгэлээ сэргээхэд тунч үр дүнтэй арга юм. Тухайг нь 1-р бүлгээс таалан уншаарай. Мөн ухаалаг тунгаан бодох гэдэг нь зорилгодоо нийцтэйгээр утга учиртайгаар тунгаан бодохыг өгүүлж буй.
Энэхүү ном хэрэггүй хариу үйлдэхгүй байх, зовлон ихсгэхгүй байх тухай өгүүлнэ. Үүний тулд илүүц асуудлыг шүүн дүгнэхгүй, ямар ч үед өөрийгөө үгүйсгэж няцаахгүй, сэтгэл дундрал хийгээд стресс зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөр шаналхгүй, бусдын харцанд эмзэглэлгүй өөрийнхөөрөө амьдрах, ялалт ялагдал давуу султай чаргуулдах зуршлаас игнэгт ангижрах, сэтгэлийн гүнээс хүлээн зөвшөөрөхүйц амьдрахыг энэ мөчөөс эхлэн зорих гэсэн хүн бүхэнд чухал бүлэг сэдвийг Буддагийн сургаалтай харьцуулан хамтдаа тунгаах болно. Энэхүү номын гол онцлог энэ мэт зовлонгоос гэтлэхийн төлөөх Буддагийн сургаалыг оригинал буюу анхдагч буддизмаас суралцахад оршино. Оригинал буддизм гэдэг нь 2500 гаруй жилийн өмнөх энэтхэг оронд Буддагийн номлож байсан хамгийн хуучны сургаалыг хэлж буй. Эрдэм ухаанаар бэлгсэн Буддагийн мэрэгэн сургаал үгсийг аль болох ойлгомжтой хөрвүүлж дэлгэрэнгүй танилцуулах болно. Оригинал буддизм олон хүний буддизм гэх үгнээс ургуулan төсөөлдөг шиг шашинлаг агуулгаас чанх эсрэг буюу үнэндээ прагматик, рационал, өнөө үед ч хүчин төгөлдөр арга ухаанаар дүүрэн бэлгэж байдаг. Чухамхүү тэр арга ухаанаас уншигч таныг ч бас суралцаж өдөр тутамдаа хэрэгжүүлж амьдруулаасаа гэж хүснэ. Одоо шаналлах хэрэггүй. Буддагийн мэрэгэн ухаанд суралцаж ямар ч өдөр тохиосон томоогүйтэн хариу үйлдэхгүй, зовлонг зөвөр тунгаан шийдэх тийм амьдралын хэв маягийг бүтээх замдаа гарыг. Тэгэх нь бидний амьдралд амар амгалан, сэтгэл ханамж, аз жаргалыг нөхцөлдүүлэх машид эрхэм сэтгэлийн дурдл билээ. За ингээд эхэлцгээе. 1-р бүлэг. Хариу үйлдэхийн урд эхлээд ухаар. Зовлонг арилгах бус ухаар. Зовлонгүй амьдрал гэж үгүй гэж хэн хүнгүй л хэлдэг. Гэвч зовлонгийн мөн чанарыг ухаарсан хүн санснаас хавьгүй цөөхөн байдагт гайхмаар. Юунд ч юм сэтгэл дундуур оргиж энэ чихтэй зүгээр гэж юу гэсэн бодолд эергдэвч түүнийхээ мөн чанарыг ойлгож ухаарахгүй учир барагтай ангиж ирч чадахгүй. Ажил дээрч, гэртээч, харуусал, уур, сөхрөл, гутрал, тавгуутал гэд таагүй бодлууд тээгхэр нь шийдэх арга олохгүй болохоор хизээ ямагт дундуур хിവэр. Тэгвэл бидний өдөр тутамдаа тээж явдаг тэдгээр зовлонг ухаарахаас Буддагийн сургаал эхэлдэг. Зовлон бий, зовлонд шалтгаан бий, зовлонд шийдэл бий гихчлэн дэс дараа учир шалтгаантай ойлгох замаар ямар ч зовлонг мадаггүй гэтлэх боломжтой хэмээсэн нь Буддагийн рационал санаа юм. Зовлонг ухаарах төдийд нэг алхам урагшлна. Юуны өмнө өдөр тутмын сэтгэлийн төлөвөөнийг сөхөж харцгаая. Ажил санснаар урагшлахгүй, таашаал байхгүй, хүмүүстэй харилцах нөхөрлөх амаргүй, хизээ хүртэлч мартагдаж өгөхгүй өнгөрсөн цагийн хөндүр дурсамж, өөрийгөө эвтэйхэн илэрхийлж чадахгүй стресстэх, цаашид яаж амьдрах вэ гэсэн битүүхэн төгшүүр. Өөрч бас санаандгүй осол гамшигт өртсөн, өвчнөд нэрвэгдсэн, гэр бүлийн болоод хүүхэд хүмүүжлийн элдв асуудалтай гихчлэн хүн бүрэл өөр өөрийн зовлонтой. Хүмүүс бидний туулж яваа энэ мэд амьдралын зовлонг Будда 8 зовлонд хувааж тайлбарлсан бий. Зам мөр дорогч минь, амьдрах өөрөө зовлон болоо. Өтлөх, өвдөх хийгээд үхэгч зовлон болоо. Айгүй нэгэнтэй уулзрах, амраг саднаасаа хагацах мөн зовлон болоо. Зорьсноо ирээд олохгүй зоргоороо хүний сэтгэлч бас зовлон болоо. Буддагийн анхны сургаал Мадхьямагаас. Буддагийн өгүүлсэн зовлон гихчийг эртний энэтхэг хэлээр дука гэдэг. Энэ нь гай барцад дуу болон дүүршгүй хий хоосон к гэсэн хоёр утгаас бүтсэн нийлмэл үг юм. Амьд явна гэдэг хэрхэвч амар ажил биш юм да хэмээх санааг тултал нь илэрхийлсэн мэт санагдаж байгаа биз? Буддагийн сургаалын өвөрмөц онцлог зовлон бэрхшээл бол амьдралын нэг хэсэг хэмээх бодит үннийг анханаас нь хүлээн зөвшөөрөх хэмээх санаанд бий. Бидний өдөр өдрөөр мэдэрч явдаг үл гүйцэлдэх хүсэл, амьдралын дарамт бухимдал бүгдийг байдаг гэж хүлээн зөвшөөрөх. Тэрхүү цэх шулуун рационал шинжил чухамдаа буддизмын онцлог гэсэн үг. Магадгүй танд бодит байдалтай эвлэрэх хэцүү шүү дээ гэж хэлмээр санагдах вэ? Гэвч тийм биш. Эвлэрэх бус байгаа зүйлийг байна гэд нэгэн үзүүр тутахаар ухаарч тань. Надад сэтгэлийн зовлон байна. Хараахан цэгцрээгүй асуудал байна гэж ухамсартаа тов тодорхой хүлээн зөвшөөр. Гэхдээ арга нь олдноо гэж бод. Арга гэдэг нь энэ номонд цаашид өгүүлэх Буддагийн мэрэгэн ухаан юм. Та бид өнөөдрийг хүртэл яагаад ч юм хямарч тавгүрхсэн бүүдгэр өдрүүдийг элээсээр ирж,
Сэтгэл дундуур байдлаа ухамсартаа тов тодорхой хүлээн зөвшөөрөхгүй улмаас хизээ ямагт сэтгэл цэлмэхгүй зовирт мэдрэмж үргэлжилсээр л. Харин одоо дундуур мэдрэмж байна, сэтгэлийн зовлон байна гэдгээ ухаараа давбал за тэгвэл яаж шийдэх вэ гэд нэг алхам ахиулан бодож чадна. Бага зүйлийг байна хэмээн юун төрөнд зөвшөөр. Өөрт дундуур мэдрэмж, хуралдсан зовлон бэрхшээл байна гэдгээ ухамсарл. Шийдэлд хүрэх итгэл найдвар эндээс л эхэлнэ.